Темко байна. Темко юу вэ? Юм уу. Хайрт минь чи миний сэтгэлд. Тэгээ юу гэдэг лээ? Мэдгүй. Хайрт минь чи миний сэтгэлд. Хөгшин дуусах юм бол FM-ээс бүхэн тусдаачих واخ. Чи дуулаа бол нэг сонсогчгүй болноо. Дуулаад дими баха. За хин рүү оруулах юм? За Дицэ гэдэг хөгөн рүү яриулъя. Рэпер цэцэтэй адилхан нэртэй тийм ээ. За юу гэж тоглох юм? За манай аав бол гэрэн да. Танаа аав чи юу? Манай аав. Байна би Темкөгийн аав байна. За тэгээд яах юм? Тэгээд нэг наад цааш манай шилжүүлэг сургуулиас шилжсэн ухаантай. Тэгээд тэр анги авах юм багхгүй. Тэгээд тэрлүүл тоолуулна да. Нэг дурдсан ухааны мэрэл. Чи аль сургуулийн? 28. Чи 28 руу шилжихэд энэ охин байсан юм уу те? Тэгээд чи энэ охинд дурлцсан юм уу те? Shake your body, rock and dance. Let's get ready for the party tonight. Hey go. За тэгээд энэ чараа манайхан бол ингээл одоо би ингэж ярих юм байна л да. Тэмүүчингийн аав нь болоод миний хүү чамаас болж дурлалын суманд оногдож хандаж явна гэж ярих юм байна л да. Гэтэл тийм ээ ямар ч хандгүй гэж штэ. Одоо хэрвээ сайн байсан бол энэ Тэмүүчтэй зэцэд баг зэрэг кандарсан хараад сандарсан зүрхэд одоо бараа үгцгийг хальт ингээд илээстэй те нэг иймэрхүү бас юм байж үндэслийн улмаас би ярих ёстой юм л да. Гэтэл ямар ч тийм болоогүй гэж. Тэгэхээр чи зүйд нийцэхгүй гэж тийм ээ. Та нар сайн бодоод үзрээ. За манайхан муу шиг өөр нэр тоглодог байсан шүү дээ та нар. Өнөөдөр би муу шигдаад их хэмжээний мөнгө алдсан байгаа. Хамаатныхаа айдан хүмүүст орой оч дагаа нэхэ гэж би бодож байна. Би нэг муу шигдаад байдгүй. Гэхдээ би мөнгө алдсандаа би үнэлдэг байж би сүртэй тий. Мано. Тань бэ? Байсан байна. Энэ зэцээгээд охинтой ярихсан. Сайн байна миний дүү. Миний дүү чи энэ 28 сурдаг уу? Тийм. За. Энэ Тэмүүчингээ танаа ангийн танаад нөө шилжиж орж ирсэн хүний аав нь байгаамаа би. За. Ах нөгөө чамаас нэг хэдийн юм тодруулахсан юм л да. За. Энэ манай гэр нөгөө цагаан байрт байдаг байхгүй энэ жимийн. Тэ ах нь зүгээр гол юм аа асуучих чи бас гайхаж магадгүй тийм ээ. Энэ манай хүү би ажиллаас ирсэн чи харин энэ гэрт нэг бивний одоо боргог бивний одоо сав мав тамхины ишмэш байхгүй. Тэгэхээр би одоо намайг өнөөдөр ирэхгүй гэж утсан. Би одоо гайхаад хүүтэйгээ уулзлаа. Яагаад миний хүү ингэж аригтар сулваа гэсэн одоо худлаа яриад байгаа юм уу? Үний яриад байгаа. Би бол мэдэхгүй. Ангийнхаа нэг охинд сайн болцсон. Тэгээд намайг тоохгүй байгаамаа гэд. Одоо над би бол одоо хүүгээ ойлгол та тийм ээ. Одоо хайр сэтгэл одоо 11-гээр 11-ийн аав үстэй тийм ээ. Нэг иймэрхүү зүйл байлгүй л яах вэ тийм ээ. Тэгээд одоо үнэхээр үнэн бол одоо аав нь залга яасын тоор үнэхээр чамайг тоохгүй байгаа бол миний хүү сэтгэлийн дат тийм ээ. Ингэж аригтар сууж болохгүй гэ. Одоо би тэгээд хүүтэй хайртай юм л да. Одоо миний ганц хүн байгаа юм. Тий. Манай эхнэрийг одоо туул гэдэг. Манайх чинь нэг дамбал дөрүүлээ. Одоо манай эхнэр чинь өөр одоо нэг залуугаас 3 хүүхэдтэй. Тэгээ би сүүлд суугаад энэ Тэмүүчин гаргасан байхгүй юм миний дөө. Тэгээ би Тэмүүчиндээ одоо амь юм байгаа юм л да. Тэгээ одоо цэцгээ гинөө энэ охинд би сайн болсон. Тэгээ намайг бол мэдэхгүй гэд ингэж байна. Тэгээ ер нь чамд одоо сайн юм уу? Ер нь юу болсон тийм ээ? Ах нь бол юу ч ойлгохгүй ингээл залгаж байна л да. Надад ханасад юу ч хэлээгүй шүү. Тийм үү? Чамд одоо зүгээр л найзууд шүү. Тийм үү? Манай хүү ер нь чамд ер нь жоохон ч гэсэн таалагддаг. Зүгээр найзууд. Танайд энэ би фэйстэй хэлээд байна. Одоо харин компьютер дээр л одоо сууж явах шиг байна л да. Тэгээ дөрөнд битээр ярилцсан байхгүй. Тэгээд одоо хамгийн гол нь манай хүү чамд тэгэхээр ингэж байгаа одоо худлаа эсвэл зохиогоод байгаа юм. Одоо тэгээд энэ охиндоо миний хүү одоо намайг сонсоо. Миний одоо энэ охиндоо хайртай гэдгээ хэлж
Үнэн учир явдлаа хэлж үдсэн юм уу гэхээр одоо үгүйгээд байх юм. Одоо чамд ер нь бол ямар ч тийм хайртай майртай тийм шинж бол байхгүй юу тийм ээ? Мөн хатад ерөөсөө тийм хэлээгүй найзхантай ч тийм юм байна. Тэмүүч нөө чамтай одоо хуйлдах байгаа одоо санаа юм байна л да тийм ээ. Одоо аав та бити залга ихлэ би ярий гээд гуцаад байсан. Энэ нөгөө нэг чамтай одоо энэ 31-нд гэртээ оноогүй. Тэгээд энэ чамтай нөгөө танаад нөгөө хонсон ээж аав тань бүр танил тэгээд одоо чамтай бүр одоо тэврээд унтсан тэгээд дараа дээр нь болохоор ингээ муудалцсан гэдэг нэг ийм ухааны юм яриад байгаа. Гоо тэр ерөөсөө тийггүй. Нэг байгаад мэн тийхэр надруу нэг юм хэлээд тах юм. Юу гэж байна? Тэмхэ тэмхэмэн гинүгэд нэг сони хэлээд тах юм. Харин одоо энэ найз нөхөд рүү нь одоо би залгасан тэгсэн энэ манай Тэмүүч найз охин байхгүй. Ах нь мэдлгүй байгаа. Ах нь одоо ер нь ганц хүүдээ хаана юу хийж хинтээ нөхрөлж байна. Одоо сайн мэдэн шүү дээ. Чи миний хүүг нэг сэтгэлийн бодоод нэг үерхэд нэг дотносох тийм арга байхгүй юу? Ахаа нэг танаа хүүтнээ юу хийгээгүй дээ. Зүгээр санаад басаагээд батсан. Тэгээд хоёрдугаар танаа хүүтний өөрөө найз охинтой очив. Тэр нь зурган байдаг надад өгүүлээд бүх юм байна гэдэгт зүгээр ингэж найдаад байхгүй. Гоо яадаг нохоо бай энэ чи. Одоо надаар одоо тоглоно гэж одоо баймааргүй. Тэр миний дүү юу чи ядаж манай хүүтэй юу ах нь одоо ер нь ажил дээр хөтлөн ах нь жижүүр юм байгаа юм л энэ гамтан дэгчлийн хийдэ. Тэгээд хийд дээр ингээл ах нь хаяа хомдид ихэд манай хүү гэртээ ганцаараа байх уу чи тэгт нь ядаж нэг шүн нэг хамт хончуул яах вэ ах нь гуйж байна. Тэ миний хүү яах вэ бас 11 дэх анги нөгөө шилжилтийн нас хэд нөгөө одоо танаа эрүүл мэнд дарддаг юм ээ дөө. Юу ихээд байгаа би тач. Гүй ахын зүгээр нэг нүг бол яри тийм ээ. Би бол та нарын үеийн залуучуудаа угаасаа нэг нүг яриа сурцсан тий. Тэгээд манай хүү маань бас нойтон зүүдтэй бас нөгөө эмэгтэй хүнтэй яг эмэгтэй хүн ид сонирхдаг үе л дээ. 18 19 нас гэдэг бол энэ үе дээр эмэгтэй хүн хүсэж байгаа юм болоо миний дөө. Ээ чи найз охин байхгүй тэр чи нэг тийм ээ бас залуу хүн бай нэг ганц шүн мөн хончихгүй юм ээ дөө. Юу яа вэ таа. Миний дөө нэг араасаа тэрврүүлээ тийм ээ. Хөөгүй тийм. Миний дөө чи ер нь найз залуутай юу? Бага. За та хоёр одоо ер нь хамгийн сүүлд одоо хизээ ер нь дотн байв. Хөөг дээр ерөөсөө тийм зүгээр л үсдэг тийм их хүндэжтэй тийм юм байхгүй. Тийм юм ерөөсөө болоогүй юу тийм ээ? Угаасаа яад тийм бид нар болоогүй шүү дээ. За миний дүү чин ухамсартай сайн дүү бай шүү дээ. Энэ манай энэ Тэмүүчин одоо шүн ондохгүй орондоо амьсгаад за тэр яах вэ? Энэ эмэгтэй хүн хүсээд энэ би хүүгээ сайн ойлгохгүй байгаа юм л да. Надаа нэг нүг ярихгүй байгаа юм. Шүн хоёр бүтэн нойлын цаас аваад одоо орлуугаа ордын тэгэл нойлын цаас нэг нойтын хөнгөрөлдсөн юм болоод өглөө шалаар хөглөрөөл нэг ийм юм нэг ядарсан юм гараал явдیں۔ Энэ одоо юу хийд юм бол миний дөө? Мэдгүй Тэмүүчин сайн мэдгүй энэ зүгээр нэг ангид нэг тааралтаа тэгэл. Гүйгүй миний дөө чи би чамаас асуугаад шүү дээ. Миний хүн ингээд нойлын цаас аваад ингээд орлуугаа шүн яваад орох юм байна. Одоо яг юу хийд юм болоо гэж тийм ээ? Би яаж үзлээ. Гэхдээ яг чи таах гад үстэ яг юу хийх үү те? Жишээ нь